За тэгээ манай зүүн хүрээд ашиглын хийдийц 2026 оны 6 сарын 4-нд бид бүгдэд одоо павгийн үйл болсон энэтхэг орноос Монгол орнд 4 удаа заларч ирсэн. Бид бүгдэд одоо Бурхан багшийн айлтал сургаалын цомрлог болсон Ганжуурын ишлүнг айлдсан 4 жил дараалж айлдсан Ганжуураа Догдон Эренбүчийн багш маань нар хажууд гэдэг Бурханы ажил чанлав вангийг одоо бид бүгдэд хайрлах гэж байна. Иймийн тулд одоо та бүгдэд хажид Бурхан болоод манай хийдэд хурдаг хажид хурлын тухай товчхон одоо мэдээллийн үднээс яриа танилцуулах хийж байна. За манай зүүн хүрээд ашиглын хийд бол 1990 онд байгуулагдсан. Тэгээд тэр 90 онд байгуулагдахад манай хийдийн хамбу багш Донжолоод Дамжин хамбу багш тэргүүлтэй олон одоо ховргууд энэ хийдийг байгуулж хурал намаа эхэлсэн. За энэ хурлыг одоо байгуулж эхлэхэд одоо гол хурал нь бол нар хаждын хурлыг энэ хаждын чогийг хурах ийм одоо зорилгоор одоо нээсэн гэж өвгөн одоо лам нар маань ярьдаг байсан. Энэ нар хаждын одоо дамжлага бол бүр тасраагүй бид бүгдэд одоо дамжин ирсэн. За тэгээд одоо яаж дамжиж ирсэн бэ гэхлээр нар хаждын одоо энэ уншлага сажийн ёсноос үүсэлтэй сажаас одоо дамжиж ирсэн юм байгаа. Тэгээд саж бүгдийн одоо тэр дамжлага наашаана ингэж явсаар байгаад тэгээд энэ судар дээр байгаа сажийн уншлага эднэр нь болохоор энэ санчин ловс зэмбэ памтэмба санжид гүнжэ дэржи шэрвжиг сангаж амсаж үгжин малашов солон дэвсэл ханжин ишизол гэд эндээс ингэ яваад за энэ гадин нэмэр живсэн дойрон ба гайчин дэвэд анзан ловсл бан гайж санчин марва чинчээс солон дэвсэл ханжин ишизол гэж энэ хүртэл бол жүдэрмөн бол ижил явж байгаа. Тэгээд энэ жүдэрмөн ижил явж байгаад доржи чангон ванчгаар авдан бал гэдгээс эхлүүлээд энэ тусгай одоо наашаана дамжиж яваад тэгээд энэ жанчив чагны дармаа базар жансан мантай дамцэг доржи цан гэж. Дамцэг доржи гэдэг чинь одоо энэ юуны баргирийн лам дамцэг дорж гэдэг лам байгаа. За тэгээд жанчид одоо цөлтөм жигмэдлээ. Энэ бол 5 дугаар багийн одоо үст ба. Тэгээд 5 дугаар багийн үс бол 5 дугаар багт маань одоо хаждын нямбал айран хийгээд хаждын одоо хажид бурхантайгаа одоо нэгур уулзсан. Тэгээ нэгур уулзаад энэ 4 уулын дунд одоо их улаан туяа тасцсан гэж. Тэгээд одоо хажид бурхан одоо энэ 4 уулын дунд оршсон гэж ингэж ярьдаг. За тэгээ бас одоо манай энэ 4 уулын дундхыг бол Бавуу марвын дончир гэж. Бавуу марвын дончир гэдэг нь юу гэсэн үг гэхээр дэмшиг бурханы одоо оршдог одоо ийм орон гэж ингэж үздэг. За тэгээд энэ 5 дугаар багтаас ингээ наашаа явсаар байгаад энд лэгшид агир зодлоо ванжирвэ лодон галсан ирэва ёнгомбэ гела дүмбэ пүлжин няндуула солон дэвсэл ханжин ишээ зоол гэж байна. Энэ болохоор манай энэ Хүрээ 30 аймгийн Бизэгийн аймаг гэж байсан. Бизэгийн аймгийн одоо их лам бага лам гэж 2 лам байсан байгаа. Тэрний одоо их лам нь бол Дамдын сүрэн гэдэг лам байсан. За энэ Дамдын сүрэн гэдэг лам болохоор тэр одоо айг тэр хэлмэгдүүлэлтийн үед баригдаад Ар хангай аймгийн тэр хатуу газар байсан байна. Тэгээд тэр газараас чөлөөлөгдсөн. Энэ Төв аймгийн одоо Лүн сумын хавьд одоо морж ирсэн. Тэгээд 1944 онд Гандан хэд одоо мөргөлийн дуган гэдэг нэртэй байгуулагдталаар Гандан одоо нэгдсэн байна гэдэг багштай ярьсан чинь цогчин одоо хүрээний цогчин одоо цаслахгүй боллоо тасраагүй одоо боллоо гэж ингэж альж ирсэн гэдэг. Тэгээд одоо нэг өдөр их ламбуга Дамжин сүрэнга за одоо би одоо Бямбад одоо явна шүү гэж. Тэгсэн чинь шавн тэгээ багш минь одоо та одоо
Бямбад одоо явдаг нь яадаг юм бэ? Бид нар одоо тэр үед нэг онгоц ноосны ажилтаа юмсан гэж. За тэгвэл одоо болохгүй бол нямад явъя гэж. Ингээ нэм гарагт одоо морилсан гэж ингэж ярьдаг. Тэгээд одоо тэр одоо Бизэгийн аймгийн их ламгаа бол ингээд хүрээний цогцон бол таслаагүй биднэрт одоо дамжуулж ирсэн байна гэж. За Бизэгийн аймгийн баг ламгаа гэж Агван гэдэг юм лам байсан байна. Бизэгийн аймгийн баг ламгаа бол энэ зүүн одоо аймгаас одоо ирсэн Цэцэн хааны аймгийн хүн байсан гэдэг. За тэгээд хүрээнд одоо ирээд номууд нь үзээд тэгээд хүрээнд одоо ном үзэхтэй болохоор ээжтэйгээ л хоёулаа байдаг. Ээж нь одоо жоохон хөл муутай нэг тэрэгэн дээр суулгаад тэгээд ээжигээ зах дээр суулгачдаг. Ээж нь тэгээд нэг юм хумаа зараад хүүгээ эрэхт нь өдрийнх нь хоол ундыг одоо бэлжиж гисэн ингээ байдаг. Тэгээд Бизэгийн аймгийн Багламгаа бол ганцхан одоо тэр нэг гар тэрэмтэй. Тэгээд тэр 10 бодоо ингээ тэрэмдээд ингээд тэгээд номоо үздэг. Тэгээд одоо нойрон хүрээд ирэхлээрээ 4 хуруу хүж ингэж яжгаад тэгээд өөрийнх нь долгой дээр ингээд нэг төмпөн тавиад тэгээд тэрийг хасаагаад тэгээд тэр 4 хуруу хүж нь ингээд асчж ягаад очиод уцыг ингээд таслахлаар нөгөө төмпөн толгоон дээр унахлаар нь сэргээд тэгээд номоо үздэг. Тэгээд тэр Бизэгийн аймгийн Багламгаа болохоор их ном одоо болгоосон. Тэгээд Ганжуур одоо чэйжтэй байсан гэж. Одоо Ганжуурын лүн бол хүрээнд одоо олон дахин одоо уншсан. Тэр одоо Ганжуурын лүнд одоо суусан лам нар нь одоо манай хийдэд хурж ирсэн Дасцрунгаа гээд лам нар ярьж ирсэн. Багшин одоо Ганжуурын лүнд одоо бид нар сууж ясан гэж. Тэгээд одоо хажуу талд нь Ганжуурын лүн гэхэд уншаад сууж яхад нь ангид намбын одоо гівшнэр ингээд судрын ингээд эргүүлдэг. Нэг өдөр ангид даваа гэдэг лам 2-3 хууц ингээд давхар эргүүлсэн гэдэг. Тэгэхээр ой даваа яаж вэ гэд. Тэгээд тэр өдрийн лүнгээ их тод уншсан гэж. Бизэгийн аймгийн одоо баг ламгаа болохоор жодун жаржийн ван тавьдаг. Жодун жарж гэдэг чинь одоо 100 гаруй хааны одоо ван тавьдаг. Өглөө нэг хааны ван тавина. Яг өдрийн дунд одоо гүнзгий авдаг. Гүнзгий аваад өдөөс хойш нэг хааны ван тавьдаг. Өдөрт одоо 2 одоо хааны ван тавьдаг. Ингээд 100 гаруй хааны ван тавьдаг. Жодун жаржийн ван тавьдаг байсан гэж. Тэгээд тэр багшийг одоо жодун жаржийн ван тавьж байхад бол хажууд нь човмп хийдэг лам байсан байна. Энэ бол манай энэ хийдэд хурж ирсэн Дасцрунгаан одоо багш Жамин сүрэн гэдэг лам. Тэр Жамин сүрэн гэдэг лам болохоор одоо энэ хүүхдийн 2 дугаар төрх байна. Тэр 2 дугаар төрхийн хойно хуучин хийм цэвэрлэгээ гэж байсан байна. Тэрний буурин дээр одоо чоён дэчин тавшил сүмбэрлэн гэдэг нэртэй жод молны одоо хурал байсан байна. Тэр газар одоо хурж исэн ийм лам байгаа. Жамин сүрэн. Тэр Жамин сүрэн гэдэг лам болохоор тэр жодын хурлын жагар молмын хойд дүр гэж үздэг. Ийм одоо лам байсан байна. Жамин сүрэн гэдэг лам бол. За тэгээд энэ одоо багш нар одоо ингээд бан лүн жанан эднэр ингээд өгөөд бид нар одоо ингээд дамжуулаад ирсэн байна гэж. За тэгээд энэ хойшоо ингээд наашаа яваад ирэхлээрээ явзам налжир маяа маангагийн нүшэ жүжи галдан цэмзэд гадин цөмөд мижид цанцанла сулбан төсөл ханжин гişэж байна. Энэ мижид гэдэг лам. Мижид гэдэг лам болохоор хаждын одоо нинчин хийсэн. Тэгээд одоо 4 одоо эмэгтэйтэй цуг ингээд тавуулаа хийсэн. За тэгээд тэр мижид гэдэг лам нямба нинчингээ хийдүүрээд хаган жинсрийг одоо өргөх үед богод одоо морилсон. Богод одоо морилоод хаган жинсрэндээ морилоо ингэж яхаа хажуудлынхан совин эдэрт үгүй ер нь бас их хажид бурхан чинь норвтой хажид бас байдгийн байж шүү гэж одоо богод одоо альж ирсэн. Ийм одоо нандин мижид гэдэг лам энэ жүдийг бас нааш нь ингээд дамжуулж ирсэн байх юм. За тэгээд энэ мижид гэдэг ламаас наашаа явсаар байгаад энэ хажид нампрал даймж шимбээгүү сүнжгэн нүрлэм шаваа золзоцсон доогон дозын мижир дамбитаг солон дэвсал ханжин гişэж бол. Энэ бол одоо
70 хэдэн он хүртэл Гандангийн дэнж дээр одоо байж байсан Түшээд хаан аймгийн Зоригт бангийн хошуу одоогийн бол Төв аймгийн Бүрэн сумын харьяат зарим хүмүүс одоо нуурын багш гэдэг. Нуурын багш, хажид багш. Алдар нь болохоор донжолоод цаанамд гавж Даштамб гэдэг юм байсан байна. За энэ Даштамб гэдэг энэ хажид багш маань болохоор одоо бидний энэ зүүн хүрээ Дашвалын хэдийг 90 онд одоо байгуулахад оролцож исэн Чадраа болгоо манай хэдийн одоо цоржлом Чадраа болгоо хаждын онж шасаад орж боломгоо. За тэгээд манай тэр хажлын хуралд хурж исэн Содномгоо гэдэг нэг лам байсан. За тэр Содномгоо бол одоо энэ 3 дугаар имлэгийн хойно байгаа хажид сумыг одоо байгуулсан ийм лам. Бунт хорлогоо гэж байсан. Манай одоо Булган аймгийн Бүрэг хангаа сумын одоо болгоны багш гэж байгаа. Донжол одоо цаанамд Лувсан Осрор гэж багш. За эдгээр одоо лам нар бол хажид багшийн дэргэд их ойр шадралж Яранга цээжүү, Маранга цээжүү гэдэг одоо шинийн 10 хуучны одоо 25 энэ 10-25-нд одоо хурдаг энэ хажидын хурлаа бол багшийн дэргэд үргэлж хурж ирсэн. За тэр хажид багшаас бол хажидын ман одоо хүртсэн. Манай болгоны багш бол бүр хажууд нь 2-3 жил цуг одоо багшийн дэр байсан. Тэгээд багштай нэг өдөр мөрөх гээд орсон гэрт нь одоо хөх туяа татцсан байсан гэж. Тэгээд тэр бол ямар ч хийсэн арчны утаа биш байсан гэж. Тэгэхээр бол тэр хажид багш маань энэ дэмчиг хажидын одоо номыг маш их бясалгаж ирсэн. Үргэлжлэл цар үрж бясалгалын дэнгийн зэнд орж ирсний ийм одоо тод илрэл болж байна гэж ингэж бодож байна. За тэгээд энэ тэр хажид багш маань болохоор энэ хажидын чогийг одоо ингэж уншдаг. Тэгээд энэ хажидын чогийг болохоор 5 дугаар богд маань ингэж зохиосон энэ судраа. Энэ судраар болохоор Төв гандан хийд, гандан дэвшлийн хийд одоо уншдаг. За энэ 5 дугаар богдын одоо энэ зохиосон энэ хажидын чог дээр хажид багш маань бол нэмэлт чимиг одоо уншлаг урилгуудыг одоо нэмж агаад энэ одоо хажидын чогийг одоо бид нэр одоо уншдаг юм аа. 91 оны 3 сарын 20-нд нэр Багуулаа ирэн бүжээ багш. Энэ төв улсаас эцэн сайдаар сууж байсан Багуулаа багш маань манай хэд дээр ламирмын сүнчөө ингэж 10 хэдэн хоног тавьсан. За тэгээд тэр 10 хэдэн хоног сүнчээ тавьж байхдаа нэг өдөр Багуулаа багш. За энэ хэд одоо маргааш хажидын чог хурдаг юм байна. Тэгэхээр маргааш бол одоо хурал одоо төр ном болоод төр завсарлаа гэд. Тэгээд тэр 10-ны хажидын өдөр бол ном төр завсарлаж байсан. Тэгээ 10-ны хажидын хурал хурж яхад Багуулаа багш морилоод ирсэн. Тэгээ Багуулаа багш морилж ирээд бид нар хурж яхад хуралд цуг хурж агаад тэгээд дундуур нь эргээд морилоод бид нар тэгээ чогоо хурд турсаад тэгээ маргаашийнх нь сүнчээ дээрээ Багуулаа багш альж исэн. За би одоо өчигдөр энэ хийдийн хажлын чогод хурлаа. Их сайхан хурал байна. За энэ настай ламнар сайхан хурж байна. За тэгээ одоо энэ залуу хүүхдүүд, залуу ламнар одоо энэ хажлын чогод хурахад заавалчгүй нар хаждын ван одоо хүртэх хэрэгтэй. Тэгжээж одоо хурвал одоо их сайхан болно гэж одоо Багуулаа багш альж исэн. Тэгээд дараа нь одоо манай хийд дээр Багуулаа багшийг залаад хаждын ван тавиулсан. За хаждын ван тавиулаад тэр хаждын ван тавихад Жадэрэн бүчээ багш маань тэр хаждын ван дээр лайжид орж хийж исэн. Тэгээ Багуулаа багш альж исэн маа. Надад сэндэр байгаагүй. Энэ одоо залуу эрен бүчид одоо сэндэр байсан. Тэгээд одоо өнөөдрийн энэ ван их сайхан боллоо. Хаждын ван тавьж байхад багштай ингээд хаждын тарныг одоо өдөрт тэд уншнаа гэж одоо тангараг дамжаа өгдөг. Багуулаа багш тэр ван тавьж байхдаа цоржломгоо чадраа болгоос асуусан. Та хэдэн уншина гэж дамжаа тавьсан бэ гэж. Тэгээд цоржломгоо чадраа болгоо 1000 уншнаа гэж. Тэгээ Багуулаа багш их мишээж их баярлж ирсэн. За тэгээд бид нар одоо хаждын бантай очоод тэгээд хажлынхаа хурлыг одоо хураад ингээд байж байсан. Тэгээд нэг өдөр манай булганы
Бүрэг хангаан одоо багш маань, болгоны багш маань. За минийхөө маргааш чи энэ хажидын чого дээр лайжид орж хийн шүү гэж. Тэгээ багш надад тэр лайжид орж унших шүүлтүүдийг бичиж өгөөд тэгээд надад тэр ламынхаа өмнө уншдаг уншлага эдний 80 дангийн зааж өгөөд тэгээд тэр хажидын чого дээр одоо лайжид орж хийж ихсэн. Ингээ хажидын чого одоо ингээд манайхан ингээ таслахгүй ирсэн. Манай энэ хажидын чого бол тасраагүй ирсэн. Хичнээн одоо айх тэр хүнд хэцүү үеийг одоо даваад ирсэн байгаа. Хичнээн хүмүүсийг одоо сүсэггүй болох гээд хамгийн сайхан одоо сор болсон лам нарын одоо барьж аваад л дугуйн сүмийн одоо нураагаад ингээд байхгүй болох гээд үдсэн боловч хүний сүсэг гэдэг зүйлийг, хүний сурсан эрдэм гэдэг зүйлийг бол тасаж чадаагүй. Тэм учраас одоо энэ манай энэ зүү хүрээд ачаалын хийдэд хордог хажидын чого бол ийм одоо нандин эрхэм одоо ийм ном юм хурал ном юм байгаамаа. Тэгэхээр энэ хажидын чогод одоо бид нэр хажидын одоо 6 сарын 4-50 хажидын номонд ирэхдээ бид нэр хамгийн одоо сайхан сэтгэлээр хамгийн одоо баяртай энэ номыг одоо хүрч байгаадаа их талархалтай ийм одоо баясгалтай одоо ирж энэ номыг суухыг одоо тав гэдээс одоо хүсэж байна. Хажидын одоо бан одоо хүртээд хажид бурханд одоо өргөлж одоо залбирах энэ одоо үүлээ одоо таслахгүй одоо хийе гэж ингэж санаж явах хүн байвал энэ одоо 10 бэлгийн тоолын 10 25-ны энэ 2 өдөр бол заавалчгүй одоо энэ хажидынхаа чогод ирж хурж залбирч мөргөж ингэж явах хэрэгтэй гэж байдаг. Тэгээд хажидын одоо чогод одоо хурж чадахгүй хажидын цогцдод одоо сууж чадахгүй бол өөрийнхөө амлсан одоо дамжаа өдөрт одоо 3 уншина гэсэн байд юм уу 21 уншина гэсэн байд юм уу 100 уншина гэсэн байд юм уу тэрийг 3 дахиж 3% одоо нэмж уншиж явал тэр хажидын одоо чогод хурсан болдог гэж одоо манай болгоны багш минь хэлж байсан. Энийг одоо та бүхэн сайн дотроос бодоод тэрийг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй сайн болно гэж би бодож байна.